Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ дугаараа оруулахад бэлэн боллоо. Манай нэвтрүүлгийг анхлан сонсож байгаа хүмүүс маань subscribe-а дарж бидэнтэй нэгдээрээ. За ингээд хэрэгээ ярьж эхлэе. 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Тэжон хотын Соогуу дахь нэгэн зочдлуудлын өмнө бол маш их өөмөн буужигнаа болоод байсан болохоор эргүүлийн цагдаа нар бол тийшээ явж очсон. Гэтэл одоо тэр үеэр бол нөгөө мотелийн эзэн гарч ирээд нилээд айж сандарсан байдалтай. Энэ дотор нэг хүн байна. Тэгээд тэр хүн шархтчихсан юм шиг байна. Магадгүй өгцөн ч байж магадгүй гэсэн утгатай юм хэлсэн гинэ. Ингээд бол тэр өрөөнд нэг яваад орсон чинь өмсөн хувцсан тэр жигтэй цус болчихсон нэг хүн хэвтчихсэн. Тэгээд тэр өрөө бол ерөөсөө ингээд харахын эц байхгүй нийл одоо ингээд цус болчихсон байсан маа. Ингээд нөгөө хүн рүү дөхөж очиод үзэхэд бол тэр хүн бол аль хэдийн нас орчихсан байсан. Тухайн үеийн нөхцөл байдал нь бол гаднаас харахад үнэхээр одоо аимшигтай байсан. Тэрхүү одоо нас орсон хүн бол ямар нэг тийм хурц зүйлээр маш олон удаа ингэж сүлбэгдсэн, хутгалуулсан гэж магадaltaй. За ингээд бол алгацсан хүнд задлан шинжилгээ хийгээд үзсэн чинь үнэхээр одоо тэр хүн бол хутгалуулж нас орсон байсан. Хүзүүнийхээ орчимд 14 удаа ингээд хутгаар цоологдож хатгуулсан. Тэгээ 12 нь бол хүзүүнийх нь баруун талд, бусд нь бол хүзүүнийх нь зүүн талд байсан гинэ. Мөн одоо биеийнх нь хажуу тал, нуруу гээд бараг одоо бүх биеэр нь шарахтай байсан гинэ. Тэр хүнийг хутгалсан гэмт хэрэгтэн нь бол аль хэдийн цутаагаад явчихсан байсан. Тэгээд хэрэгэлсэн зэвсэг нь бол мэдээж хутга гэдэг нь тогтоогдчихсон. Задлан шинжилгээний дүгнэлтээр хүзүүнийх нь баруун талын шархнууд нь бол хамгийн гүнэхэд л 3.3 см-ийн гүнтэй байсан болол хүзүүнийх нь баруун талын шарх нь бол бүхэл бүтэн 9 см-ийн гүнтэй байсан гинэ. За энэ хэрэгт мөн одоо ганцхан гэмт хэрэгтэн бол байгаагүй хаа гэж анх бол үзэжсэн юм байна. Энэ бүхнээс аюултай, хачирхалтай одоо нэг зүйл байсан. Тэр нь одоо юу вэ гэхлээр зэрэг тухайн эрэгтэйгийн бэлэг эрэгтнийг таслаад байхгүй болчихсон. Иргэн тойрных нь одоо арьсных нь хэсгүүд таслагдаад ингээд унчихсан байсан. Бүхлийн шалтгаан нь бол мэдээж түүний бэлэг эрэгтний тайрагдсанаас болсон гэж тогтоогдсон байна. Хохирогчийн одоо тасарсан бэлэг эрэгтэн хэргийн газраас бол олдоогүй. За ингээд хохирогчийн одоо алга болсон бэлэг эрэгтнийг илрүүлэх үйл явц бас эхэлсэн байгаа. Тэгжээд л одоо маргааш нь яасан бэ гэхээр нэг эмэгтэй цагдаагийнхан хандаад манай гэрийн үүдэн нэг хачин одоо хар дугтуутай юм үлгөөтэй байна гэж ингэж мэдээлсэн байгаа. Тийм болохоор мэдээллийн дагуу цагдаа болон сэтгүүлчид тэдний гэрлөө явж очисон чинь үнэхээр одоо гэрийнхэн үүдэнд бол хар дугтуутай зүйл үлгөөтэй байсан. Тэр дугтууг нээхэд дотор нь нэг нямбайлан боосон нэг юм байсан бөгөөд энэ нь бол нөгөөх халдлагад өртсөн хүний бэлэг эрэгтэн байсан. Ингээд одоо мэдээж яагаад тэнд нас орсон хүний бэлэг эрэгтэн энд дүүжлээтэй байгаа юм бол гэдэг нь бол мөрдөгчдийн гайхлыг ихэд татсан байгаа. Тухайн хэргийг эрэгтэй хүн хийсэн үү, эмэгтэй хүн хийсэн үү гэдгээс шалтгааллахгүйгээр ер нь хүний бэлэг эрэгтнийг болон төмсгийг тайрах тохиолдол бол байдаг юм байна. Төмсгийг нь бол бэлэг эрэгтнээс нь салгаж үлдээгээд зөвхөн одоо бэлэг эрэгтэн буюу шодоогийн таслах тохиолдол нь ч гэсэн байдаг юм байна. Шодоог тайрахад бол шууд одоо хүнийг үхэлд хүргэдэг юм байна. Тийм учраас энд бол шодоогийн тайраад төмсгийг авчирсан байна гэхлээр зэрэг эхлээд шодоогийн тайрсны дараа бол төмсгийг нь авсан байх магадлалтай. Учир нь бол амьд хүмүүст бол үнийг хийх боломжгүй байдаг юм байна. Наа зах нь бол энэ одоо сексийн өшөө авалт байх гэдэг таамаглал бол гарч ирсэн. Мөн одоо хүзүүнийхэн зүүн талд 12 удаа утгалсан байсан бөгөөд хамгийн гүнзгий утгалт нь бол 9.9 см гэж түрүүн ярьсан шүү дээ. Тэгтэл баруун талынх нь бол үүнээс бага байсан зэрэг үйлдэлүүдээс нь бол утгалсан этгээдийн сэтгэл хөдлөлийн байдлыг бол тооцож үзсэн байна. Тэгсний үндсэн дээрээс бол энэ бол маш ойр дотных нь хүн байхаа гэж таамагласан байна. Нөгөө талаас одоо тасарсан шодоог эмэгтэйгийн герт аваачиж хаалганд нь өлгөнө гэдэг нь бол тэр эмэгтэйд болон одоо тэр эмэгтэйгийн гэр бүлийнхэнд одоо тухайн одоо шодоог харуулах гэсэн байна гэж үзсэн байна. Тэгэхээр мэдээж амиа алдсан 35 настай залуу энэ эмэгтэй хоёр бол хоорондоо хайр сэтгэлийн ч юм уу, нууц амаргийн ч юм уу, ер нь бол шуутга хэлэхэд ямар ч байсан секси холбоотой хүмүүс гэдэг нь бол тодорхой. Мэдээж одоо ямар ч шалтгаан байхгүй бол тэр бэлэг эрэгтнийг тэр айлын гадна аваачиж өглөх ямар шаардлага байхгүй шүү дээ.
Зочид уудалд бол мэдээж хутга байхгүй. Тэгэхээр тэр хүн бол урдаас хутгатай явж исэн байна гэдэг таамаглал бол гаргаж ирсэн. Тийм болохоор урдаас хутгатай явж исэн гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр төлөвлөсөн байна гэж үзсэн байна. Гэхдээ одоо гэмт хэрэгтэн хэдийгээр төлөвлөж алсан ч гэсэн бол гүйцэд төлөвлөж чадаагүй байна гэж үзсэн. Учир нь одоо хэний ч мэдээжийн олон нийтийн газрыг сонгосон байна гэдэг нь бол өөрийгөө барьж өгөх боломжийг нээж байгаа маа. Ингээд цагдаагийнхан хэргийн уул мөрөөр ороод явж итэл нэг зүйл илэрсэн. Тэр нь юу вэ гэхээр зэрэг талигаач чай хүчингийн хэрэг үйлдсэн гэдэг шалтгаанаар цагдаад шалгагдаж байсан үетэй нь одоо энэ таарч байгаа юм байна. Тэгтэл бас нэг зүйл бол нөгөөх бэлэг эргэтэн өлгсөн тэр гэр нь бол хүчингийнх нь гэмт хэргийн хохирогч Кангийн гэр нь байж таарсан. Ингээд хэргийн хохирогч Кан гэдэг эмэгтэй бол тэр хоёр хэдэн сарын турш бол шүүхтэр хоорондоо тэмцэлдэж байгаа хоёр юм байна л да. Нэг нь бол хохирогч, нөгөөх нь бол сэжигчнэр татгадаад байсан. Тэгсэн боловч удалгүй бол чай хүчингийн хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг юм байна. Эргээ хүлээчихсэн ч гэсэн цагдаа нар бол чайг ерөөсөө цагдан хорихгүйгээр шууд одоо гадуурлж шалгаад байсан байна. Чай бол урд нь бас энэ хэрэгтэй холбогдсныхоо дараа бол амиа орлогыг бас завдж исэн учраас түүнийг бол баривчлах хүсэлтийг бол хохирогч Кан бол цагдаагийнханд удаа дараа гаргаж исэн нотлогдсон гинэ. Бүх зүйл ингэж иргсэн боловч хамгийн гол нь одоо яллагдагчийн шүүх хурал болохоос өмнө түүний бэлэг эрхтнийг одоо хэрцгийгээр тасдаж цогцсыг хайсан энэ байлаа. Энэ хэрэгт Кан эргээд одоо сэжигтнэр тооцогдсон боловч түүнийг бас Кангийн шууд дайсна гэж үзэхэд бэрх олон тийм нөхцөл байдлууд үүссэн байна. Кан эмэгтэй бол шууд одоо чойгийн дайсан тэр хоёр бол хоорондоо бүр юм өстэй гэж хэлэх бол тийм нөхцөл байдлууд бол харагдахгүй байсан. Өнгөрсөн хүчингийн хэрэг нь бол явж одоо Чойсигийн үхсэн хүн амны хэргийнх нь түлхүүр болно гэж тухайн үед бол цагдаа нар мэдээгүй. Чайд хүчндүүлсэн гэх Кан эмэгтэй ярихдаа тэр өдөр би анх удаа чойгойг харсан. Тэр хүн манай гэрт гинтгэн нууцаар ороод ирсэн. Гэхдээ энэ нь бол халдлага биш байсан. Яагаад тэгэхээр тэр өдөр бид нар гадаа сууж, арх ууж, үдшилэг зохиож байсан. Тэр үдшилэг сүүлдээ бүр сунжраад хүмүүс согтоод байсан учраас би ширээн дээр байсан зүйлийг хурааж гэрлүүгээ оруулж байсан. Тэгээд намайг юм зөөж гэрлүүгээ орсон байх үеэр тэр намайг барьж авч хүчнэсэн. Тэр үед миний хажууд миний найз залуу согтуу унтаж байсан гэж ярьсан байна. Хон гэдэг хүн бол Кан бүсгүйтэй үерхжиж байсан бөгөөд хон нөгөөх одоо чайг тэрхүү өдөршлөгт дуудсан хүн юм байна л да. Тэр үед бол Кангийн найз залуу хон нь бол өөрөө маш их согтолттой нилээд хөөрсөн янзтай байжгаад сүулдээ одоо тасраад унтчихсан юм шиг байна. Хон над руу одоо мессеж ичээд би чайгийн хүзүүрэн зөндөө утгалчлаа. Чамаас салснаас хойш чиний төлөө чадах бүхнээ хийсэн шүү гэж мессеж ичиж үлдээсэн. Хон бол ер нь нилээд ирэх мэдлэлтэй. Тийм учраас энэ хэргийг үлдээд манай гэрийн үүдэнд чойгийн тасарсан бэлэг эрхтнийг өлөгчсөн байж магадгүй гэж болвол Кан бүсгүй ярьсан баг. Эннээс нь харахад бол нэг төрлийн одоо хуваарлтын шинж тэмдэгтэй гэж ойлгогдож байгаа байхгүй юу? Одоо магадгүй нилээд хачиргалтай гэмээр ч юм уу та. Тэгсэн мөртлөө тэр хоёр салцсан учраас хоорондоо одоо ямар ч байсан одоо уулзалтдаггүй гэж хэлж байгаа. Тэгээд одоо мэдээж одоо найз бүсгүйгээ гэрт нь найзыгаа авчраад тэр эмэгтэйгээ хүчндүүлчээд тэгээд түүнээсээ болоод одоо нүүр тулж уучлалт гуйж чадаагүй тэгэж байж ийснэ гинт нэг орой мессеж ичээл би одоо тэрнийг хутгалчлаа одоо чамаас салснаас хойш чиний төлөө одоо миний хийж чадах хамгийн одоо том юм юу нэ байлаа гэд ингээд мессеж ичгэрч эн чи одоо нэг өсөндөө юу гэсэн ч утгатай юм тийм ээ. Би одоо тэнийг найзаагаа дагуулад ирчлээ. Одоо тэрнээс олж юм болсон байна гэд уучлалт гуйж чадаагүй ингээд хэл өгөхгүй учир зүггүй алга болж байсан нь. Ингэж гарч ирээд иймэрхүү тайлбар одоо нэгсэндээ хүн алаад би одоо чиний хариуг авчлаа гэдэг чинь маш одоо арчаагүй хүний тийм бүдүүлэг тайлбар юм л да. Хон залуугийн найз Чойн одоо түүний найз эмэгтэй хүчндэж байх үед бол хон өөрөө дэрэгдэн тасраад унтсан хамт нэг орон дээр хөвтөж байгаа гэсэн үг байхгүй юу. Энэ байдлаасаа болоод эмэгтэй бол маш их сэтгэл санаагаар унаж амиа хорлохыг ч завдж исэн гинэ. Чойгийн үйлдсэн хүчингийн хэрэг нь 2019 оны 9-р сард болсон бөгөөд тэр үед хэргийн газар байсан Кангийн экс найз залуу хонг болоод шалгаж эхэлдэг. Уг хэрэгт сэжиглэгдсэн хон болон талигаач залуу хоёр бол
30 жил үерхэж байгаа тийм багын найзууд юм байна. Харин кам бүсгүй хон хоёр бол хоёулаа одоо амьдран суuna гэж хоорондоо ярилцсан ийм хосууд байсан юм байна л да. Гэхдээ бол хон бол маш их тийм түргэн ууртай, урд нь ер нь зодон зохион танхаа эргээр байсгээ шалгагдчихсэн тийм залуу байдаг юм байна. Тэгээ хон бол каныг хүчндүүлсэн явдлаас нь болж одоо найз эмэгтэйгээ нүрийг харж чадахгүй болсон юм уу? Одоо яасан чинь ямар ч байсан тэр чигээр ягж түүнтэй бол нэг ч удаа уулзаагүй алга болчихсон. Чойтой ч бас уулзахгүй. Юу болсон, яасан ийсэн гэдэг одоо энэ талаар бол ерөөсөө ярилцаагүй гинэ. Ингэж одоо ярилцахгүй байна гэдэг нь бол чойг алсан байх магадлал бол маш өндөрөө гэж цагдаа нар үзэж байсан. Яагаад гэвэл мэдээж одоо найз эмэгтэй нь өөрийнх нь хайжууд өөрийнх нь найзад хүчндүүлчихсэн болохоор одоо хорсож маш их ууралсан байх. Магадгүй одоо чойгийн бэлэг эрэхтэн тийм одоо гайхуулахаар том юм уу? Найз хүүхэн маань одоо тэр ирээс тухайн үед таашаал авцсан юм уу ч гэдэг юм уу? Тиймэрхүү тийм хачин таамаглалууд нь бол түүний одоо уурыг маш ихээр хүргэсэн байхаа гэж цагдаа нар үзсэн байгаа. Уг нь бол тэр эмнэлэг твтчихсэн хүн гинэ. Гэхдээ одоо тэрбээр энэ шүн бол кам бүсгүрөө мессеж өчээд чойгийн хүзүүг олон удаа хутгалсан гэдгээ бичсэн. 2019 оны хүчингийн эргээс хойш хом болон чой хоёрын харилцаа бол үндсэндээ одоо ингээд тасарчихсан байсан. Гэтэл одоо хэрэг гардаг өдөр 5 цагийн үед бол хон чой руу уцаар залгаад тэгээ хүчингийн хэрэгээс хойш бол ерөөс анх удаа залгаж байгаа юм байна л да. Тэгээд одоо чойд хоёлоо уулзъя, бидэнд одоо ярилцах юм байна гэж хэлээд тэр хоёр Тэжэн хотын одоо Сэгүүд байдаг тийм баг сургуулийн биеийн тамирын талбайд анх уулзахаар болсон юм байна. Ингээд хоёлоо уулзсан бөгөөд хон эхлээд чойгоос хүчингийн хэрэг үйлцэн гэдгээ зөвшөөрсөн эсхийг нь асуудаг. Тэгээ бас одоо чи тэр кангаас уучлалт гуйсан уу гэдгийг нь ч мөн асуудаг. Ингээд энээсээ болоод тэр хоёрын яриа цунжирч 5 цагт уулзсан хоёр чинь 9 цаг хүртэл ярьсан байгаа. Тэгээд хоёулаа яриагаа бол цааш нь үргэлжлүүлэхээр шийдээд ойролцоо байх мотелд орохоор явцгаадаг. Тэр зочдуудалд ороод бол 40 минут болсны дараа аллагын талаар цагдаад мэдэгдсэн байгаа. Энэ тухай бол хон юу гэж ярьсныг одоо сонирхцгоё. Би чойтой ярилцаж учир натшаа олцъя гэж бодож уулзсан. Гэтэл тэр одоо хэрэгэ эргэцүүлэн бодохын оронд миний яриаг сонсоод тэр муу адгийн овшол над руу ууралсан. Ер нь ингээд хэн нэг хэргийг хийсэн. Би ч гэсэн маш ууралсан. Чойчоос ууралсан. Бид хоёр хоёулаа барилцаж аваад хэсэг ноцолцсны эцэстээ би бол ухаан орсон чинь чойг хутгаар чичилж байсан гэж ярьсан бөгөөд энэ бүхнийг бол санамсаргүйгээр нэг л мэтгэд үйлдчихсэн байсан гэж ярьдаг. Тэгэнгүүт нь мөрдөгч бол тэрнээс за тийм юм бижээ. Үнэхээр одоо чи санамсаргүй ингээд маш уурандаа энэ хэргийг үйлдчихсэн юм байна. Тэгвэл чи одоо талигаа чин бэлэг эрэхтний яагаад таслаад авцъя? Тэгээ бүр хуучин найз эмэгтэй кангийнх нь гэрийн гадаа нь яагаад авшид үлгцсэн бэ гэдэг асуусан. Тэгсэн чинь бол хэрэгэ хүлээсэн байгаа юм л да. Би бол ингээд чойгийн бэлэг эрэхтнийг тасалж авсны дараа уцаараа зургийг дарсан. Тэгээд зургийг авсныхаа дараа найз руугаа явуулаад би үүнийг хийсэн гэдэг мессеж хүртэл явуулсан байна. Энэ бол мэдээж одоо зэрлэг балмад гэхээсээ илүү бүр гаж үйлдэл шүү дээ. Би одоо чойтой уулзаар явахдаа карманда ингээ хутгатай явсан. Надад бол үннийг хэлэх зориг байна. Тийм учраас би бол бүгдийг ярина. Чой бол надтай уулзахыг хизээч хүсээгүй. Тэр ч байтугай гэмт хэрэгэж хүлээн зөвшөөрдөг. Өмгөөлөгч хүртэл хөлсөлж аваад баахан худлаа шалтгаан тоочдөг. Тийм учраас урд нь найзууд яасан юм чи нэг удаа уулзаад илэн далангүй ярилцъя гэж бодсон. Тэгээд түүнийг надтай уулзах нь яах нэ гэж турших маягаар түүн рүү залгасан. Би тэгээд жойтой зөвхөн үннийг л ярилцъя гэж бодож очисон. Түүнийг кам бүсгүй хүчнэсэн гэдгээ хэлчээсээ надаас олон түүнээс уучлалт гуйчаасаа гэж ярилцсан. Тийм ч учраас бол энэ яриаг өрнүүлэхээр очсон. Харин чой бол түүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Түүгээрч барахгүй намайг чи найз өсгөөгөө миний өөдөөс төрхөрсөн. Найз өсгөөгөөрөө намайг дарамтлуулах гэсэн гэж над руу дайрсан. Тийм учраас бид хоёр муудалцсан. Харин тэр хутга бол миний одоо заасанд явахтаа хэрэгэлдэг хутга. Би энэ хутгаа бол машинда байнга авч явдаг байсан. Тэр өдөр би түүнийг алах бол зориг байгаагүй. Тэр үед санамсаргүй хутгаа би халаасандаа хийгээд явж таарсан. Хэрвээ би түүнийг алъя гэж бодсон бол CCTV-тэй газраар явах байсан уу? Үгүй шүү дээ. Би түүнийг алах байсан бол мотелд орох байсан уу? Үгүй. Тэрний оронд би камер байхгүй тэр баг сургуулийн биеийн тамирын талбайд ч алчих байсан. За юу. Үнэхээр одоо алах байсан бол би түүнд хор өгөөд буудалд унтуулад орхиж болох л байсан. Тэгэхээр би түүнийг бол санаатаа алаагүй гэж
хэлээдсэн байна. Эцсийн хүртэл бол энэ үгийг хэлсээр байсан. Гэхдээ бол хон одоо чойгийн бэлэг эрэхтнийг түүнийг амьд байхад нь тасалсан гэдгээ бол харин хүлээн зөвшөөрсөн байдаг юм байна. За ингэтэл цагдаа нарт чой тэгээд үнэхээр одоо хүчингийн хэрэг үйлдсэн юм уу гэдэг асуудал нь бол нилээд одоо эргэлзээ дагуулж ирсэн. Хэрвээ одоо үнэхээр тухайн үед эмэгтэй хүчинцсэн бол тэрийг нь одоо яаж нотлох юм бэ? Яг уу мэдээж кан эмэгтэй бол өөрөө хүчинцсэн гэж хэлж байгаа. Хэрвээ тийм юм бол ДНХ-ийн шинжилгээ тухайн үед авсан юм уу? Эмэгтэй бэлэг эрэхтнээс чойгийн үрийн шингэнийг олсон юм уу? Түүний бие махбодоос нь ч юм уу ямар нэг байдлаар тэр ДНХ-ийн шинжилгээ авсан юм уу? Гэтэл одоо тэр үеийн хэрэг бүртгэгчд нь бол энэ талаар юу ч тэмдэглэж үлдээгээгүй, ямар ч шинжилгээ авагдаагүй. Тэгээ мөрдөгчд нь ч энэ тал дээр ямар ч нэг нотлох баримт олоогүй байсан байна. Тэгэхээр мэдээж зөвхөн кан эмэгтэй л хэлж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ нэг хүн хөндлөнгөөс нь энэ хоёрыг ингээ хүчнэтж байгааг харсан гэсэн гэрчлэх хүн байхгүй. Тийм учраас энэ бол хүчингийн хэрэг болж чадахгүй гэж үзсэн байна. Яагаад гэвэл зэрэг эн чинь аргагүй шүү дээ. Нотлох баримт байхгүй юм чинь. Хохирогч нь өөрөө л өөрийгөө нотлоод байгаагаас болохоос биш өөр ямар нэгэн нотлохоо болох зүйл гарч ирээгүй. Нотлохоо гарч ирэхгүй байна гэдэг чинь тухайн хэрэг болвол үнэн бишээ гэсэн үг. Гэхдээ чой бол тэр үедээч тэр дараанч тэр бол хүчингийн хэрэг үйлцэн гэдгээ бол хүлээн зөвшөөрөд исэн баха. Өөрөө хүлээн зөвшөөрч исэн учраас л энийг бол баг хэрэг болгоод исэн юм шиг байна л да. Үний эрэхтэй бол чойгийн өмгөөлөгч нь бол энэ хэрэг дээр маш их дутуу ажилласан байгаа байхгүй юу? Өмгөөллөө буруу талаас нь явуулсан. Уг нь хэрвээ тэр юун түрүүнд одоо нотлох баримт байхгүй байна гэдэг шалтгааныг барьж аваад одоо энэ хэрийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан чинь яасан бэ гэхлээр зэрэг сэжигднийхээ авах ял дээр нь л төвлөрөөд байсан болохоор энэ бол буруу өмгөөллийг явуулсан байна гэж хуулийнхан үздсэн байна. Хон бол чойгийн бэлэг эрэхтнийг амьдаар нь тасалсныхаа дараа зургийн дараа дөөр нэг найз руугаа явуулаад дараа нь гялгаруутанд хийж авч яваад кангийн гэрийн үүдэнд үлгөөд дараа нь өөрийгөө кангийн гэрийн ойролцоо амиа орлох гэж оролцсон байна. Амиа орлох гэж оролцсон нь бол мэдээж одоо өөрийнхөө хийсэн үйлдэлийг зөвтгөх гэсэн оролдлогоо гэж цагдаагийнхан харсан. За ингээд шүүхээс бол түнд хүний амь насыг санамсаргүйгээр хороосон гэд 20 жилийн ял өгсөн байгаа. Өмгөөлөгчийн хамт давж заалтсан бөгөөд энэхүү одоо давж заалтсан шүүх хурал дээр одоо шүүгч прокурорын зүгээс юу гэж хэлсэн бэ гэхлээр зэрэг нийгмийн ёс суртахуун үзэл сурталд харшилсан харгас гэмт хэрэг үйлдсэн байхад харин ч бид нар одоо шүүгдэгч итгээд хонг тайвшруулсан байдалтайгаар манай улсын хууль шүүх засаглалыг үгүйсгэсэн бага хэмжээний ялыг оноосон байна гэж үзээд түүний ялан дээр дахиж 5 жилийн ял нэмээд эцсийн шатны шүүх хурлаар түнд 25 жилийн ялыг оноосон байгаа. За нэг ийм эдрийтэй хэрэг байла. Үнэхээр одоо тэр эмэгтэй хүчнэтсэн юм уу, үгүй юм уу гэдэг нь ч одоо сайн тодорхойгүй. Гэхдээ бол яг санаатаа алсан гэхэд хэцүү. Хамгийн гол нь энэ дээр хэрвээ одоо тэр өмгөөлөгч нь зөв өмгөөлөөд тэр хүнийг одоо энэ хүчингийн хэргийг үлдээгүй гэд гарцсан бол дараагийн гарах энэ хүн амны аллага нь бол гарахгүй байж болох байсан байгаа байхгүй юу. Гэтэл өмгөөлөгч буруу ажилласан, хуулийнхан ч гэсэн буруу ажилласан учраас энэ нь одоо дараагийн гэмт хэргийг өдөөх шалтгаан болсон гэж би л хувьдаа бол бодож байна л доо. Гэхдээ тэрийг хүчинцэн учраас тэрийг алах ёстой гэсэн үг бол биш л дээ. Та бүхэн маань бол бас энэ дээр ямар санаа оноотой байгаа юм тэр талаараа комент бичээрэй. Би бол та нарынхаа сэтгэл комментиг унших маш их дуртай байдаг шүү. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.